За өнөөдрийн сонир сайхан юу вэ ер нь? За өнөөдрийн арга хэмжээ бол айгүй өндөр болж байна. 12. Маш олон оролцогч нартай. Оролцогч нарын сэтгэлж гэсэн их өндөр ах шиг байна. Яг гэвэл нийт 8 одоо ихтгэгч нар тийм ээ одоо оролцогч нарт бас сонирхолтой мэдээлэл өгснөөрөө бас их бусад олон энэ нөгөө хилцүүлэг арга хэмжээнүүд бас их сонирхолтой давуу тал юм болоо гэж бас бодож байна. Үйл ажиллагаа маань өөрөө дэвшилтийн технологиг ашиглаж байгаа болохоор сая нөгөө бэлгнүүд нь болохоор дэвшилтийн технологиг сурталчилсан юм ухаалаг цаг ухаалаг энэ цэнэглэгч байх жишээтэй тийм бэлгнүүд сонгосон байгаа. За өнөөдрийн чуулганы маань арга хэмжээнд иргэд маань бол аягүй өтгтөө оролцож байна. Танхим дүүрэн байла. За тэгээд манайхаас энэ чуулганы арга хэмжээнд бол нөгөө хэвлүүлж гаргасан соён гэрүүлж чиглэлээр хийсэн зураг туус тараах материалуудаа бас дэлгэж тавилаа. За эндээс бол иргэдийн гал сонирхож байгаанууд маань нөгөө олон танил хүмүүсийн одоо авилгын эсрэг ч юм уу шудрах хэсний талаар хэлсэн үгтэй энэ зураг тууснуудыг аягүй сонирхож байна. Ер нь өнөөдрийн үйл ажиллагаа, өнөөдрийн ихтгэл тавьсан хүмүүс бол дандаа хувийн хвшлийнхэн төрийн албан хаагч биш хүмүүс. Тэгээд тийм учраас энэ хүмүүс маань бас маш задгай сэтгэж энэ нийгэмд юу нь болохгүй байгаа, юу нь болоод байгааг бас өөр өөрснийхөө өнцгөр тайлбарласан их үн цэнтэй санаанууд хэлсэн ийм конференц болж байна. Өнөөдрийн арга хэмжээнд Японы судлаач Төмөр Батгаар хүрсэн. Иргэн хүн ямар хэвчтэй бэ? Хүн гэдэг тустай асуудал, иргэн бол тустай асуудал гэдэг өнөөдөр энэ Төмөр Батгаар ярина. Бас бол дөрөвдүгээр маань Датаком үүсгэн байгуулагч их батгай байсан өнөхөр амжицсангүй. Ийм дөрвөн өмнөг гаргасан ба энэ өөрийнхөө нарийн торгон мэдрэмжээр энэ дөрвөөс сонгосон. Тэгэд хүмүүс ихэнх эхний хоёр нь хүрсэн. Одоо сүүлийн хүн хүрэх багт найдаж байна. Авилгын эсрэг чуулганыг бол IT тэмцэх газраас бол жил болгон зохион байгуулдаг. Ямар нэгэн тодорхой хэмжээгээр тий. За өнөөдрийн чуулганы арга хэмжээнд оролцож байгаа одоо арга хэмжээнд орж байгаа бол одоо чухал юм бол бас TI Бангладеш байгууллагын төлөөлөгч өнөөдөр оролцож тухайн улсад иргэний зөвлөлийг хэрхэн амжилттай одоо байгуулан ажиллаж байгаа тий. Иргэд одоо төрийн үйлчилгээ одоо хэрхэн хяналт тавьж ийн одоо ямар үр дүн төрж байгаа талаас сайн дуршлагыг бид нэр судалж байгаа. За энэ нь бол одоо Монгол улс бол тухайлбал IT тэмцэх газар бас иргэний хяналтыг төрийн үйлчилгээнд тавих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн гисэн хэдий боловч одоо амжилттай хэрэгжиж байгаа сайн дуршлагыг бас сонсгон зүйтэй юм аа гэж бодож энэ дарга хэмжээнд оролцож байгаа.